Шерлок Холмс ягаад ч нөгөө газараа ирсэн алуурчантай мэржин алуурчанч намайг ал хэрвээ тэх юм бол тэнд байгаа хүн чамайг Вильям дээр аваачих өгнө гэдэг. Гэтэ Шерлок Холмс түүнийг жигнээс алж хатаг. Гэтэ энэ бол зүуд. Манай хүн нөгөө эргээс болоод нэлээд алдартай болсон сонин сэтгүүлээр хүртэл гараад тэрнээс болоод 221-ийн бид хүмүүс нэлээд хэрэг цугларж мэдүүлүү гэдэг болсон илээ. Ерөөсөө өөртөө тохирох хэрэг байхгүй. Дээрээс нь нөгөө хэрэгт хэрвээ тэр хүнийг алцсан байсан бол үдэд Вильямтай уулзчих байсан ингээ сэтгэл санаа нэлээд тогтургүй болсон байдаг. Манай хүн нөгөө нэг айлын ирэх хуцаа эндэрсний эргийг тэгээ алуурчны эргийг бодоод энэний ард нэг л хүн байгаа. Гэхдээ яагаад гэдэг асуултыг тавьдаг. Хэдий өөрөө үгүйгээ тавиад явуулсан ч гэсэн хэрвээ тэр үед буудаад алцсан байсан бол тэр хүн намайг үнэхээр Вильям дээр аваачих байсан болов уу гэж бодоод шаналаад байдаг. Сүүлдээ солиороод нөгөө алуурч малуурчны хий төсөл мөсөөлөөд хий буудаад нөгөө динлээ сандраагаад авдаг. Тэгсэн нөгөө цагдаа мань бүрээд нэрийн багалцсан. Эзэн нь олонгүй алгын эрэг байгаа гэдгийг сонсоод Шерлок Холмс өөрийгөө сатаар илээ гэж үзсэн үү? Эсвэл Вильямтай холбоотой сэжүүр болож магадгүй гэж үзсэн үү? Ягаад ч тэр хэргийг мөрдөхөр явдаг. Аллах болсон газар нь алхаж очиж харсан чи Вильям сүгдэд сууж байгаа синжээлээ шүү. Нэг нухацтай царай гаргаад явчлаа. Манайхээ тугаандаа суугаад явах гэсэн чинь цагдаа өөр ажиллаа гэдээ яваад өгдөг. Харин Шерлок Холмс цагаан уст хоёр хэрэлдээд цагаан уст ганцаараа төрүүлээд орцдог. Шерлок Холмс нэлээд уралсан ч тэгээд хойноос нь дагаад ялч орж байгаа. Шерлок Холмс өөрийнхөө бүхэлдээ ороо суугасан цагаан устай хэдэнэ төрүүлж орж ирэж ажилласан байлгүй яах вэ? Дураараа л олгээд юм итгэр явж байгаа. Юм идэх гэж явж байхдаа Вильямыг харцаад нүдэн сэргээл гүгээд очиж байгаа. Профессороо гэж хурж ирж байгаад ляригаа эхлүүллээ дээ. Нүүр турсан ярилцлага хийгээд байгаа мó хаашийн. Шерлок Холмсыг хэлснээр бол ер нь л би чамаа гэж мэдээд байгаа шүү. Нотлохол олох гээд байна гэдэг бол хүний ярьж байгаа яриа Вильямын дүнд өрөөсөө таалагддаггүй. Тэрнээс болоод нэлээд згсэн царайгаар асууж байна. Тэгсэн баг энэ анимыг үзтгүүч байсан гэсэн ерөөсө бүхний мэдхэр хэсэг явж идэг. Catch me if you can, Mr. Holmes. Яг гоё алаан болох нэ гэж бодчихсон чинь цагдаа үрж ирээд аллах болсон байна гэж хэлдэг. Тэгээ тийшээ бүгдээр явж байгаа. Дотор нэг хүн асуурсан байдалтай халан гаднаасаа суужтай. Шерлок Холмс харж агаад Вильямыг харах гэхэд Вильям би хэн гэдгийг нь олчлоо гэхэд цаанаас цагаан уст цус болсон байдалтай эргэж ирдэг. Цагаас шууд сэтгсэн болж байгаа учир нь цагдаа ажилтай энэ гурав хамт байсан. Тэр үед цагаан уст хинтэй ч хамт байгаагүй. Цагаан устыг баримтлаад явах гэтэл Шерлок Холмс нэрээ чи хэн гэдгийг мэдсэн гээдтэй гэж хэлж агаад цагдаа нарыг тэнхтүүлээд 45 минут хүлээж байгаа ч гэдэг. Энэ төлөвлөгөө таллага байсан бүр вагонд орж ирсэн цагаас нь л хавлаад үлээсэн байна гэж хэлдэг. Вильям Шерлок Холмс хоёр хэсэг тас булаалдаж байгаад хоёр дээшээ салаад явдаг. Ер нь бол алуурчны хэн гэдгийг нь олчихсон. Гэтэ одоо баримт нотлохоогоо цуглуулж байгаа юм байна лээ л дээ. Алуурч нь вагоны ажилтаа бүх вагоны ажлыг цуглуулад гар хөл хөдөө толгой хөл гэд бүх юм шалгаж байна. Алуурчны хутлаа ярьцмаарыг хэлсэн чинь хоёр хүн гарч ирж байна. Одоо энэ хоёрын нэг л алуурчин гэсэн үг. Бэлгийн шалгахад нэг нь зүгээр шалгуулж хахад нөгөөх нь атгаж ясна аашлуулаад шалгуулсан чинь цус болчихсон байдаг. Гэтэ тайлбарлахтаа гараад үсчихсэн болохоор л цус болчихсон. Тийм болохоор намайг алуурчин гэж бодож магадгүйгээд нугаадсан гэж хэлдэг. Нэр алуурчны тусанд хүрсэн байсан гэтээ бэлэт байсан болохоор хэн гэдгийг нь хурууны гэрний хад бол мэдэхгүй байсан. Гэтээ нүдний шилэн чинь цус хүрнэ гэж байхгүй үсттэй гэж тэгдэг. Үүнийхэн тусны хүсэрсэн байсан дээрээс тэр гараараа таглах гэж үзсэн. Тийм болохоор нүдний шил гар эдэртэн цус хүрсэн хүн бол 100% алуурчин гэсэн үг. Энэ зүйлдээ баригдаад тийм тэгсэн ингээд улаан цагаандаа гарч ийн. Гэтээ яг үнийг хэлэхэд энэ алуулсан хүний цус биш Вильямын цус. Салбар бүх ажилчид дээр нэшиж биеийнх нь энэ тийм цуснаас юм бэлээ. Тэгжээж хэрвээ нэг нь алуурчин байвал тэр хүнийг чи гэж хэлэхэд амархан болгох үүднээс. Манай хоёр уучраа болсон байх ба гэтээ тэр хоёрыг нэг үл бүтхэн цохны гаднаасаар авж ийн. Нэгэн харанхуй тансаг байсанд нэг эрэгтэй нэг эмэгтэйг өмс өгчөөл юм хэлэхэд шүү. Нөгөө эмэгтэй ч гэсэн за чи хүснээ хий гэхэд нөгөөт нь баярлалаа your mid мэдгүй. Ингээд техник сизон дуусж байна. За сайн сонсцоо ивэн аним нь 2 сизонтэй. Эхний сизон 11 ангитай, хоёр дахь сизон нь 13 ангитай. Тэгээд 2 овоо ангитай. Би дөнгөж эхний сизоныг яриад дуусгачлаа. Сиз хоёрын ярьж магадгүй 2 овоог нь ярина гэж амлаж чадахгүй. За баяртай. Like and sub.